шийдвэр гаргана гэдэг аюу хэцүү амьдралд тийм ээ. Тэгээ яагаад вэ гэхээр бид нар энэ шийдвэрийн ард тэр шийдвэрийг буруу гаргачвал аюу хэм хэцүүд нь зөв гаргачвал аюу хэрэгтэй гэдэг юм ач холбогдол өгдөг болохоор өнөөдрийн кофе бодол энэ тухай ярилцъя. Шийдвэр гаргалтын дээр 3 байдлаар харж болно гэж аюу гоё арга өнөдөр ярилцъя гэж үзсэн. Бидний амьдралын бүх шийдвэр адилхан биш. Бүх шийдвэр адилхан үр нөлөөтэй биш, адилхан шинж тэмдэгтэй биш. Хугацааны хувьд таны амьдралд гарах жингийн хувьд адилхан биш. Шийдвэрүүд ондоо. Жишээ нь би энэ кофенд сүү хийж уух уу, хараар нь уух уу? Нэг шийдвэр. Эсвэл би аваачаад дараачийн албан тушаалаа өөрчлөөд ажиллаа өөр компанид орох уу? Өөр нэг шийдвэр. Энэ шийдвэрийн ард нөлөө нь өнөөдрийн миний 2-3 цагийн мэдээж миний таашаалын тухай гаргаж ирж магадгүй. Миний нөгөө карьерийн тухай шийдвэр байна. Миний амьдралын 5 жил, 10 жилийн юм ярьж магадгүй. Миний эргэн тойрны хүмүүст нөлөөлж магадгүй. Тэгэхээр шийдвэр болгон ондоо гэдгийг санах. Тэгвэл хэдлээ шийдвэрийг 3 өнцгөр харуул гоё гэдэг энэ мэдээллийн тухай ярьсан. Нэгт шийдвэр нь шийдвэр дотор ер нь 3 категори болов гэж. Нэг нь малгай шийдвэр, хоёр дахь нь үс засалтын шийдвэр, гурав дахь нь шивэсний шийдвэр гэсэн. За тэгээ ер нь ойлгомжтой байх гэж байна. Малгай шийдвэр. Зарим нэг шийдвэр зүгээр л малгайд өмсөж тайлахтай адилхан. Хөнгөн шийдвэр та буруу малгай сонголоо гэж урт хугацаагаар зовхгүй, та зөв малгай сонголоо гэж амьдрал чи өөрчлөгдөхгүй. Малгай гэдэг зүйлийг бид нар олон удаа өөрчилж болно, олон удаа оролдож болно. Тэгээд болохгүй бол гяс тайлаад өөр малгай өмсөж болдог ийм шийдвэрүүд байдаг. Хоёр дахь шийдвэр нь үс засал. Малгайгаа бодвол арай илүү жинтэй, арай илүү удна өөрчлөхөд буцаагаад шийдвэрээ өөрчлөхөд арай илүү удна. Малгайгаа бодвол арай бид нартай урт хугацаанд үлддэг шийдвэр. Тэгээд бас энэ шийдвэр нь зүгээр нэг малгайгаа ингээд дортой үедээ буруу шийдвэрээ тайлчиж болдгоо тийм ээ. Үсээ засвалчвал ядаж тэрэн дээр хүлээгээд үсээ буцаж ургахын хүлээх хэрэгтэй байдаг. Тэгэхээр хоёр дахь төрлийн шийдвэр нь үс засалтын шийдвэр. Гэхдээ бас их үс засалт гэдэг зүйл чинь ургадаг, өөрчлөлт болдог гэдгийг бид нарт илүү их сонголтоор мартчихлаа. Гурав дахь нь харин шивэсний шийдвэр. Амьдрал ихэнх шийдвэр нь малгай үс засалтын байдгийг мартаж болохгүй. Хүү яах гэдэг вэ гэхээр маш олон шийдвэрүүдэд дэндүү их дэндүү их ач холбогдол өгөөд идгээ хэлэх мартаж болохгүй. 80-24 маань мартаж болохгүй. Ихэнх амьдралын чухал зүйлүүд нь цөөхөн байдаг. Тэгээ 80% цөөхөн одоо жим багтай тийм чухал зүйлүүд байдаг. Тэгэхээр шивэсэн шийдвэр нь аль тэрнтэй үүрдийн тантай үлддэг үр нөлөө арай урт хугацааных таны амьдралууд нь танд илүү их урт хугацаанд болон илүү их ач холбогдлыг бий болгоно. Нэг шийдвэр гаргачвал арилгахад хэцүү. Гэхдээ сүүлийн технологиос болоод гаргаж болж байгаа юм. Тэр амьдралын олон зүйлтэй яг адилхан өнөөдөр мэрэгчлээ сонгоно гэдэг дээр үеиг бол хамаагүй амархан болсон тийм ээ. Өнөөдөр гэр бүлийн нөхцөл байдал, санхүүгийн амьдралынхаа байр суурийг өөрчилнө гэдэг нэг үеийг бодвол шивэснээс хамаагүй амархан болсон ийм цаг үед амьдарч байгаа. Гэхдээ энэ шийдвэр нь нөгөө хоёроо бодвол илүү их жинтэй, илүү жоохон бодох хэрэгтэй. За тэгээ энэгээр би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр амьдралд өдөр болгон гаргаж байгаа шийдвэрээ зөвөр танд сурах нь биднэрт хэрэгтэй эрүүл байгаад байна. Тэгэхгүй бол зүгээр нэг кофе уух гэдэг зүйл дээр тэр их стресс, тэр их ач холбогдол өгөө, тэр их анхаарал ирч хүчээ өгчөөд тэгээд тэндээс гарч байгаа үр нөлөө нь шивэсний үр нөлөө биш гэдгийг бидлээ мэдэж байхгүй бол буруу зүйл рүүгээ буруу энерги зарцуулаад 80% дээр нь анхаарал хандуулдаг байгаагаа хэдүүлээ санах хэрэгтэй байна. За өнөөдрийн кофе бодлын өөрийнхөө сүүлийн үед гаргаж байгаа шийдвэрүүдийг нэг дүгнэж нэг үзээрэй. Категори нь хаана байх шиг байна. Та зөв бодож байсан, буруу бодож байсан гэдгийг харж үзээрэй. Өнөөдрийн кофе бодол. Хэрвээ танд өнөөдрийн видео таалагдсан бол subscribe хийгээд мартаарай.
манай багийн зүгээс бид 7 хоног болон 2-3 видеоны сувг дээр оруулж байгаа шүү. Тэг өндөр видео таалагдсан бол лайк тарж өгөөрэй. Дараач видеогоор уулзцгаая.